учраас би бүрэн дүүрэн мэдээлэл авч юмныхаа учир начрыг олсон цагт би орох хэсгээ шийднэ, орсныхаа дараа дэмжих хэсгээ шийднэ. Тэгвэл тохиолдолд би орж юм ярих юм уу, сэргүүцэх юм уу, эсвэл дэмжих юм юу байдаг болчихдээ. Мэдлэг байхгүй. Бүлэг дээр тав байсан гэж байна. Бүлэг дээр тухайлбал үнийн талаар мэдээлэл өгсөн юм. 16 жил одоо нүүрсийг ийм хямд үнээр бодлуулна гэдэг ийм мэдээлэл ажилласан. Тэгээд мартчих. Би нэг бүлгийн хараа. Би зүгээр тэн дээр юу гэж хэлжсэн гэхээр ингэжсэн. Чаалхуугийн гэрээг сайн гэрээ болсон. Чаалхуугийн гэрээгээр одоо гэрээтэй төсөөтэй гэрээ байгуулж юм. Би тэгэхээр хөөе тэгж болохгүй шүү. Чаалхуугийн гэрээ чинь бол би мэддэг учраас их алдагдaltaй гэрээ болсон. 350 сая долларыг одоо яхав тухайн үед бол хэрэгцээ шаардлага гарсан нөгөө нэг сая 500 мянган төгрөг тараасан шүү дээ. Тэгээд тэр чинь мөнгө дутгаар нь аваад тараасан л та. За яхав гэж бодъё. Гэтэл 350 сая доллар тэр үедээ $70 өгнө гэж гэрээ хийжсэн. Тэгээ хуваадаа хэдэн сая тонн нүүрс гаргах вэ? 350-ыг 70-д хооцохлоор 5 сая тонн нүүрс гаргаад тэр гэрээ дуусчихсан байхгүй. Тэгсэн чинь яг манай засаг гараад ирсэн нүүрсний чи 2 дахин унаад $30 орлоо та. 30-аар бодохоор одоо хэдэг гаргах вэ? Бараг 10 сая тонн нүүрс гард. Энэ ийм зовлонтой байхгүй. Би одоо нэг ажил хийжсэн учраас хэдийгээр хэн нэгнийг шүүмжлэхээсээ илүү юмаа сайн ойлгооч. Энэ ард түмний их ашиг, улс орны их ашиг чинь номер 1 шүү дээ. Тэг өмнө нь одоо ийм алдаатай юм болчиход байхад би тэрнийг сануулж хэлсэн. Ийм юм болов заа гэж хэлсэн. А юу болсон, юу батсан бол би мэдэхгүй шүү. А ер нь бол 5 сая тонн нүүрс гаргаад айлээс авсан мөнгө хаачих юмыг манай засгийн газар, сайхан байрны засгийн газар дараа нь Эрдэнэтийн засгийн газар ба ингээд 3 засгийн газар дамжиж төлөөд өмнөх засгийн газар авчихсан шүү дээ манай өмнөх 4 засгийн газар дамжаад тэгээд арай хийж нэг юм хаасан байхгүй. Ойлгосноо. Дахиад энэ англи үг хэлж байгаа учраас offtake agreement гэдэг байгаа. Энэ нь бол газар дор байгаа нүүрс ч юм уу одоо янз бүрийн баялгаа зараад тэгтээ ингээд зүгээр өнөөдөр худалдчихж байгаа байхгүй. Тэгээ таандаас мөнгө аваад зарчиж байгаа. Тэгээд тэрнийг нөгөөдөл нь авах байхгүй. Тэгэхээр ийм гэрээ бол их тийм алдагдaltaд ордог юм байна. Нүүрсний үнүүл гэж. За би нэг ёртой өгүүлбэр хэлсэн хэн дээр. Таны ийм гэрээ хийчихээр дараа нь нүүрсний үн чинь уннаа. Манай үед унтсан байхгүй. Тэр нэг мундаг ёртой мэрэгэн төргөндөө биш. Тэр манай үед бол 70 30 болсон юм чинь. Энэний хойноос оруу за ийм юм болоо за ийм юмыг л ярьж тунгааж хэлцдэг юм чинь уг нь парламент их хурл юм байгаа юм шүү дээ гэсэн. Бид нар бүгд тооцсон. Окей. Ямар ч тооцоо бол танилцуулаагүй гэсэн. Зүгээр л их зөвлөдөл авсан юм. Бүлэг дээр бол тийм нарийн ярьдаг л дээ. Би зүгээр чаалкотой холбоотой юм хэлж шít. Би мэддэг юм а хэлж шít. Би мэддэггүй нэгдүгээрт гişүүдэг юу гэдэг мэдээлэл хангаагүй мэдээд оролцох хэрэгтэй биш үү энэ салбараа. Мэдээлэл хангаагүй юмд чи одоо ороод үг хэлээд тэгэл автоыг шүүхрүүл явна шүү дээ. Одоо тийм л болчиход байгаа ч та нэр нь мэдчих юм мэдгүй. Хөөе холн дэх. Танаас амьдрал бүгдийг мэдчих шүү дээ. Тэгэхээр одоо юм болохоор автоыг төлөж гаргаад мохот мэрдэг мод юм автоыг. Би тэгтээ хэлэх юм а хэлнэ. Хинээс ч яахгүй хэлнэ. Тэр нь би юм зөв байгаасаа гэж зөв болгоод засаад явчаасаа гэж би маш олон юм ярьсан биз дээ. Би өнгөрсөн 4 жил бас жинхэнэ ярьж өгсөн. Одоо бол би жаахан илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрдэг. Бишээвэл алт хийсэн ч сэгсэрдэг юм байна. Хайр юм. Тэгтээ улс бол хохирч байгаа, олон юм бол хохирч байгаа. Зүгээр энэ гэрээ яаж дууссан би мэдэхгүй шүү. За одоо надад зам тавьж өгөөрэй. Би одоо гарлаа. Баярлалаа.